Хеликобактерийг эмээр устгах тухай бид их ярьдаг. Харин ходоодны састаа хэрхэн хамгаарч нөхөн сэргэлтийг нь дэмжих тухай харьцангуй бага ярьдаг. Гэтэл дэмжлэгээний дараа ходоод гидсний байдал зөвхөн бактерийн тоо багаснаас биш, ходоодны хамгаалтын тогтолцоо сэргэснээс эхэлдэг. Зарим хүн эмчийн зөвлөсөн эмчилгээгээ бүрэн хийлгсэн ч ходоод хорсох, өвдөх, гидс дүүрэх, хихрэх, хүнд оргих зэрэг завир нь үргэлжилсээр байдаг. Энэ нь эмчилгээ огт үр дүнгүй болсон гэсэн үг биш. Мэдээж дөрвсөн эмийн эмчилгээгээр бактерийн хэмжээ бууч, идэвхжих нь багасна. Харин удаан хугацаанд өрөвсөж мэдрэмтгий болсон ходоодны састыг тайвшруулж хамгаалтыг нь сэргээх нь өөр асуудал юм. Ходоодны саст бол зүгээр нэг нэмгэн бүрхүүл биш. Сас, шүртлэг шүүрэл, састын эсүүд, цусны эрэлт болон нөхөн түлжих чадвар нийлж байж ходоодны ханыг хүчил, хоол боловсруулах ферментээс хамгаалдаг. Хеликобактерийн ялгаруулдар зарим бодис удаан үргэлжилсэн өрөвсөл болон эсэлтгтийн стресс нь энэхүү хамгаалтыг содруулдаг. Ингэснээр ходоодны хүчил хэвийн хэмжээнд байсан ч сас дэмзэг, мэдрэмтгий болсон учраас хорсох, өвдөх завир илүү амархан үүсдэг. Тиймээс асуудал үргэлж хүчил хит их байгаад биш, заримдаа састын хамгаалалт сул байгаад оршдог. Ходоодны састаа дэмжихдээ 4 үндсэн чиглэлд анхаараарай. 1-р, састыг цочрох ачааллыг түр багасгана. Хит халуун хоол, халуун ногоо, тосон чарсан болон өөх тос ихтэй хоол, их хэмжээний кофе, арх согтууруулах ундаа зэрэг нь эмзэг болсон састыг нэмэгтээр цочроож байдаг. Энэ үед бүлээн, зөөлөн бүтэцтэй, тослог багтаа хоолыг бага хэмжээгээр идэх нь илүү тохиромжтой. Гэхдээ насан туршдаа зөвхөн шүл, зутан идэх шаардлагагүй. Зөөлөн хооллолт бол сас цочирсон үед хэрэглэдэг түр хугацааны дэмжлэг юм. 2-р, ходоодонд амрах хугацаа өгнө. Хоолоо яаралгүй сайтарч ажиллаж идээрэй. Нэг дор хит их идэхгүй, оройн их хоолыг багасгаж, унтахаас өмнө ходоодоо хит дүүрэхгүй байх нь чухал. Тамхи болон архин састын хамгаалалт, цусны эргэлт, нөхөн түлжилтэд сүргээр нөлөөж болох учраас аль болох зайлсхийх нь зөв. 3-р, ходоод гидсний бичид орчныг дэмжинэ. Хеликобактерийн халдвар, өрөвсөл болон антибиотик эмчилгээ нь гидсний бичид орчны тэнцвэрт нөлөөлдөг. Тиймээс өөрт тохирсон эсгсэн хүнс, пробиотик болон эслэг агуулсан хоолыг аажмаар нэмэх нь бичил орчныг дэмжихэд тусалдаг. Гэхдээ эсгсэн бүх хүнс хүн бүрд тохирдоггүй. Эзний дараа хорсох, дүүрэх, таагүй байдал нэмэгдвэл түр зогсоож өөрт тохирох сонголтоо хийгээрэй. 4-р, зүгийн жилийг өдөр тутамдаа хэрэглээрэй. Зүгийн жилийн флавоноид, фенолийн хүчил, терпеноид зэрэг олон төрлийн биологийн идэвхт нийтэл агуулдаг. Лабораторийн судалгаанд зүгийн жилийн хеликобактерийн өсөлт, наалдац, биохайс үүсгэх чадварт нөлөөлөх боломжтойг харуулсан. Мөн хеликобактерийн амьд үлдэхэд чухал үүрэгтэй уреза зэрэг ферментийн идэвхийг дарангуулах боломжийг олгодог. Үүнээс гадна зүгийн жилийн зарим нэгдэл нь өрөвслийг бууруулах, антиоксидант хамгаалтыг дэмжих, эсэлтгтийн стрессээс шалтгааллах састын гэмтлийг багасгах боломжтойг эсийн болон амьтны судалгаанд ажигласан. Өөрөөр хэлбэл зүгийн жилийг зөвхөн бактерийн эсрэг талаас нь биш, өрөвсөл болон салстын хамгаалтыг дэмжих талаас нь давхар судалсан байна. Гэхдээ энд маш чухал нэг зүйл бий. Зүгийн жилийн найрлага нь хаанаас, ямар ургамлаас, ямар улиралд цуглууснаас шалтгаална ялгаатай байдаг. Тиймээс бүх жилийн ижил үйлчлэлтэй гэж үзэж болохгүй. Өөрт тохирсон хооллолт, зөв дадал болон эмчийн эмчилгээтэй хавсран хэрэглэхэд эмчилгээнд нэмэлт дэмжлэг болж эдгэрэлтийг түргэсгэнэ. Хеликобактер илэрсэн бол зөвхөн зовираар нь дүгнэхгүй. Амьсгалын сорил, өтөвний эсрэг биеийн шинжилгээ, дуран болон эмчийн үнэлгээнд үндэслэн өөрт тохирсон эмчилгээг сонгох хэрэгтэй. Эмчилгээ дууссаны дараа хеликобактер үнэхээр устсан эсхийг эмчийн зөвлөсөн хугацаанд дахин шинжилж баталгаажуулах нь чухал. Ходоодны салстын нөхөн сэргэлт гэдэг ганц бүтээгдэхүүн хэрэглээд дуусах үйл явц биш. Энэ бол цочрох хүчин зүйлсээ багасгах, хоолоо зөв сонгох, ходоодонд амрах хугацаа өгөх, бичид орчноо дэмжих, шаардлагатай эмчилгээгээ зөв хийх зэрэг өдөр бүр давтагдах жижиг алхмуудын нийлбэр юм. Хэрэв танд тусламж хэрэгтэй бол бидэнд хандаарай.